Poppy Han гэгдэг Michael Jackson-ы талаар 2000 оноос хойш төрсэн хүүхэд залуус дэлгэрэнгүй сайн мэдэхгүй байх. Иймч рекорд эзэмшдэг, тоглолт дээр нээм болж байсан гэд үлгэр домог шиг яриануд л үлдсэн байдаг байх. Тим ирнэл түүний хөгжим, алдар нэр, орчин цагийн pop соёл үлдээсэн нөлөө нь ямар том, хэмжээшгүй их гэдгийг бүгдээрээ мэддэг. Түүнийг ид үдэн сонсож, шүтэн биширч байгаагүй хүмүүс хүртэл үнийг нь маш сайн мэднэ. Ямар сандал Poppy Han гэдэг нэртэй байх вэ? Гэхдээ түүний сонирхолтой амьдрал, тэр том нөлөөг нь ярих юм бол нэг бичлэг хангалтгүй. Угаасаач манай сувг хөгжимтэй холбоотой, эсвэл ямар нэг дуучны амьдралыг намтарчилсан, тиймэрхүү төрлийн бичлэг хийдэггүй болохоор тэр талаас нь ярихгүй. Харин хүсэх юм бол хэд хэдэн монгол ютубер Michael Jackson-ы тухай бичлэг хийсэн харагдсан. Тэндээс нь үзвэл арай илүү сонирхолтой байх. Харин миний ярих сэдэв бол энэ баасан гарагт буюу 4 сарын 24-нд нээлттэй хийх гэж байгаа Michael Jackson-ы намтарчилсан кино болох Michael. Хин нэгэн алдартай хамтлаг, дуучин, уран бүтээлчдийн талаар намтарчилсан кино жилийн жилд гарч л байдаг. Бараг хөдөлж хүн жил болгоны Оскарын наадмаар ямар нэг намтарчилсан кино нэр дэвшдэг. Гэхдээ энэ дунд хамгийн амжилттай, чанартай гэсэн л үзэгчдийн сэтгэлд үлдэж чаддаг. Сүүлийн жилүүдэд гарсан энэ төрлийн хамгийн онцлог кино гэхэд NWA-ийн тухай, Straight Outta Compton, Elton John-ы тухай Rocketman, 2022 оны Elvis, 2024 онд гарсан Bob Dylan-ы тухай A Complete Unknown гэд цөөнгүй. Нариулагч Sam Mendes-ийн нариулж буй 4 киноноос бүрдэх cinematic event гэж нэрлээд буй The Beatles-ийн тухай 4 гишүүний өнцгөөс харуулсан 4 кино хүртэл 2028 онд нээлттэй хийх товтой байгаа. Эдгээрээс хамгийн ойрын, бас хамгийн амжилттай жишээ бол 91 дахь удаагийн Academy Award-д нийт 5 төрөлд нэр дэвшиж, 4-т нь ялт байгуулсан Bohemian Rhapsody. Харин энэ кино шилдэг эвлүүлэг авсангүй бол би жинхэнэ ухын баас гэж боддог. Гэхдээ киноны чанар ямар ч бай, энэ кино Queen гэдэг агуу хамтлагийг дахин шинэ үеийн хүүхэд залуус таниулж, марцсан байсан фэнүүдийг нь сэргээж чадсан бүтээл. Харин Poppy Han-ы тухай кино хийх нь цаг хугацааны л асуудал байсан. Гэхдээ хэн тоглох вэ гэдэг хамгийн том эргэлзээ бас асуулт. Хэдүүлээ бүр ихнээс нь эхлэе л дээ. Сая хэлсэнчлэн 2018 онд нээлттэй хийсэн Bohemian Rhapsody кино маш том амжилтыг үзүүлж чадсан. Тиймээс Michael киноны хөгжүүлэлт тэртээ 2019 оноос эхэлсэн юм. Bohemian Rhapsody-г дурдж байгаа нь ч учиртай. Тус киноны продюсер Graham King одоо бидний яриад байгаа Michael киногч бас продюсерлэж байгаа. Мэдээж 2019 он гэдэг бол цар тахал, ажил хаялт гээд кино урлагийн салбарт хүндхүү үе байсан. Тиймээс продюсер Graham King Poppy Han тоглох төгс жүжигчний нэрлээ 2021 онд эхлүүлсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн мянган жүжигчин, дуучин, бүжигчдээс аудишн авсан ч төгс тохирох хүнийг олж чадаагүй. Michael Jackson гэдэг өвөрмөц хоолой, хөдөлгөөн, каризма, дүр төрх имижтэй энэ агуу хүнд төгс тохирох нэгнийг олохгүй бол кино тэр чигтээ бүтлгүйдэх нь ойлгомжтой. Үүнийг продюсер Graham King ч тэр студийн зүгээс ч тэр мэдэж байсан. Мэдээж түүний хоолой, бүжгийг яг таг дүрэж чадах хүн маш олон. Бараг тэр нь joke meme болчихсон. Гэвч яг Michael Jackson шиг байж чадах нэгнийг олж чадаагүй. Харин энэ бүх эрэл хайгуулын хариулт нь хамар дорн буюу түүний гэр бүлийн гишүүн Jafar Jackson байсан юм. Jafar Jackson, welcome to the Tonight Show. Amazing. Jafar Jackson бол The Jackson 5-ийн гишүүн, Michael Jackson-ы ах, Jermaine Jackson-ы төрсөн хүү. Тэрээр 1996 онд төрсөн, удахгүй 30 нас хүрэх гэж байгаа дуучин бүжигчин залуу. Өөрөөр бол Michael Jackson, Jafar Jackson-ы аав гахна гэсэн үг. Тиймээс Jafar Jackson-ы байгаа байдал, хоолойны өнгө гээд бүх зүйл нь Michael Jackson-тэй огтлолцсон. Бүр насны хөвд ч тэр яг эд үеийг нь харуулхад төгс таарсан юм. Michael киноны найруулагч Antoine Fuqua энэ талаар ярихдаа дан ганц авьяас чадвараас гадна хамгийн чухал нь Michael Jackson-ы сүнсийг, түүний аураг авчирч чадах хүн хэрэгтэй гэсэн байдаг. Түүнийг Итали улсад Equalizer 3 киноны зураг авалтаа байхад продюсер Graham King түүн дээр ирж Michael киног найруулах саналыг тавьсан гэдэг. Харин Antoine Fuqua-гийн хамгийн ихний асуулт нь хэн тоглох талаар байсан юм. I said, who's going to play Michael? Bob Richardson, the great DP, showed me a video of him and Michael on the set together. But it was modern. I said, well, when did you shoot a video with Michael Jackson? Mm-hmm. He said, no, this is Jafar. And it blew my mind. You couldn't tell the difference? Could not tell the difference. And then when I met Jafar, I thought he was pretending. I thought he was acting, auditioning for me. Mm-hmm. We wouldn't have breakfast. He was so Michael-like, just his way he spoke and his behavior and his gentleness. Mm-hmm. And I said, this guy, there's something interesting about it. Mm-hmm. Then we did a test screening. And Rich, when I tell you, man, he walked out the room and it was Michael Jackson. Ер нь Michael Jackson-ы дүрийг ойрын хамаатнаас нөр хамгийн сайн бүтээж чадах хүн хаа байх вүлээ дээ. Алин модноосоо хол ундаггүй гэдэг шиг Michael Jackson шиг байх нь ёстой л цуснд нь байгаа. Өмнө нь үнтэй ижил ойрын хамаатан эсвэл ураг садных нь хүн тоглож байсан тохиолдол цөөхөн. Миний санаж агаарлаа Straight Outta Compton кинонд Ice Cube-ийн дүрд түүний том хөө Shay Jackson Jr. тогсон явдал. Төрсөн хүн л осон хойно ёстой хуулаа тавьсан юм шиг аавынхаа дүрийг маш амжилттай бүтээж чадсан.
Харин Jafar Jackson-ы хувьд үнэхээр л Michael Jackson амьлаад босоод ирсэн юм шиг тийм адилхан байж чадсан талаар найруулагчаас нь эхлээд бусад уран бүтээлчид нь олонтаа ярьсан. Нэмээд Michael Jackson-ы амьдрал гэдэг бол Jackson гэр бүлтэй салшгүй холбоотой. Тиймээс гэр бүлийн түүх, дотоод ур амьсгал, асуудал зэргийг Jafar хинээс ч илүү сайн ойлгох нь гарцаагүй. Тэгвэл найруулагч Antoine Fuqua-гийн хувьд өмнө нь найруулж байсан кинонуудыг нь харвал хамгийн шилдэг кино нь 2001 оны Training Day гэж хэлж болно. Үүнээс гадна Denzel Washington-ы тоглосон The Equalizer franchise, Olympus Has Fallen, Southpaw, The Magnificent Seven гэх мэт дундаж талдаа акшн кинонууд маш их. Яг иймэрхүү төрлийн biopic хийсэн туршлага бараг байхгүй. Гэхдээ өөрийнх нь хувьд Michael Jackson гэдэг хүн ямар чухал, том орон зай эзэлдэг талаар дурдсан байсан. Michael was a big influence in my career as a director. Орчин цагт Michael Jackson-ээр тоглоом тохуу хийх нь их болсон. Угтаа бол энэ хүн дэлхий дээр алхаж байсан хамгийн алдартай хүмүүсийн нэг. Ямар тач Bohemian Rhapsody кино, Queen гэдэг хамтлаг яагаад агуу вэ гэдгийг залуу үзэгчдэд ойлгуулж, уран бүтээлийг нь илүү олон хүн сонсоход нөлөөлсөн. Үүнтэй адил Michael Jackson гэдэг хүн яагаад дэлхий дээр хамгийн алдартай хүн гэдгийг, яагаад түүнийг Poppy хаан гэж нэрлэдэг талаар Michael кинон дээр ч бас харуулна гэдэгт итгэлтэй байна. Киног үзсэн хүмүүс Poppy хааны хөгжмийг дахин сонсож, илүү олон залуу фэнүүдтэй болно гэж найдаж байна. Та бүхэн ч бас 4 сарын 24-ноос манай театрт гарч эхлэх Michael-ыг цаг заваад харуулад үзээрэй гэж зөвлөе. За тэгээд эцэст нь хэлэхэд Jackson амьд шууд адруулаа.